Сайн байцгаана уу? Ажлын хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх ойлголтын талаар мэдээлэл хүргэе. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх эсвэл дадлагчдад зуучлах үйлчлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам олгоно. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчлэгийг тодорхой субъектүүд эрхлэх эрхгүй бөгөөд үүнд дараах субъектүүд хамаарна. Аялал зуучлал, агаарын тээврийн салбарын үйлчлэгээ эрхэлдэг хуулийн этгээд. Хүн худалдаалах, хүн хулгайлах, өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг, зөрчлийн тухай хуульд заасан ажлах хүч гадаадад гаргах, гадаадаас ажлах хүч мэргэжлэн авах тухай хуулийг зөрчсөн зөрчил үйлдсэн нь эрх бүхий байгууллагаараа тогтоогдсон хүн болон хуулийн этгээд. Төрийн албан хаагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын иргэн харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээд, төрийн бус байгууллага, шашны байгууллага, хууль тогтоомжид заасан бусад этгээдүүд хамаарна. Жишээ: танай байгууллагын ажилтнаас бүгд найрамдах Солонгос улсын нэгэн компани төлөөлөгч дараах асуудлаар хандсан байна. Тухайн Солонгосын компани Монгол улсад хөрөнгө оруулахаар байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд өөрийн улсад ажиллах хүч бэлтгэхээр холбогдох бүх материалыг бүрдүүлэн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажиллах хүчний тусгай зөвшөөрөл хүссэн байна. Ажиллах хүчний тусгай зөвшөөрөл олгох уу гэж асуухад танай ажилтан үгүй. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчлэгийг хориглосон этгээдэд хамаарах тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр А14 дугаартай тушаалаар Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчлэгээ үзүүлэх журам тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй байгуулах гэрээний зааврыг тус баталсан байна. Аж ахуйн нэгж байгуулга нь гадаадад хөдөлмөр эрхлэх эсвэл дадлагчдад зуучлах үйлчлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг авахд дараах болзол шаардлага тавигдана. Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах хүчин төгөлдөр гэрээтэй байх. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, зуучлах үйлчлэгээ үзүүлэх ажилтан нь хүн худалдаалах, хүн хулгайлах, өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг, зөрчлийн тухай хуульд заасан ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийг зөрчсөн зөрчил үйлдэж байгаагүй. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргөө байх. Хуулийн этгээд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээгээгүй. Зөрчлийн тухай хуульд заасан ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийг зөрчсөн зөрчил үйлдээгүй. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргөө байх. Зуулчлах үйлчлэгээ эрхлэх байнгын орон тооны ажилтнтай хөдөлмөр эрхлэлтийн үйлчлэгээний байгууллагад тавигдах стандарт шаардлагыг хангасан байх. Хуулийн этгээдийн өрийн хөрөнгийн хэмжээ 300 сая төгрөгөөс доошгүй байх. Хуульд заасан бусад нөхцөл хамаарна. Гадаадад хөдөлмөр эрхлэх эсвэл дадлагчдад зуучлах үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авахд дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дүрм. Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ, гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй лавлгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн өргөө тухай тодорхойлолт, татврын өргөө тухай тодорхойлолт, санхүүгийн их үүсвэр, түүний баталгаа, санхүүгийн аудитоор баталгаажсан тайлан зэргийг бүрдүүлнэ. Тусгай зөвшөөрөл хүссэн баримтыг зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 10 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой. Гадаадад хөдөлмөр эрхлэх эсвэл дадлагчдад зуучлах үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгох ба тусгай зөвшөөрлийн гэрчлэгээ нь яллагдах онцлог тэмдэг, нэгдсэн дугаар, тухайн хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, ажилтан хүлээн авах улсын нэр, зуучлах зөвшөөрөл олгосон шийдвэрийн дугаар, зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа болон сонголтыг заасан үнэт цаасан дээр хэвлсэн баримт бичиг байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл авсны дараа гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуулчлах гэрээнд өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 5 өдрийн дотор гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд тухай бүр мэдэгдэж бүртгүүлнэ. Тусгай зөвшөөрлийг хэрхэн сунгуулах вэ? Тусгай зөвшөөрлийг эзэмшигч байгууллага аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг дараах баримт бичгийн хамт тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгаас 30 хоногийн өмнө гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хүргүүлнэ. Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ хүчинтэй талаарх баримт, санхүүгийн аудитоор баталгаажсан тайлан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргөө тухай тодорхойлолт,
нийгмийн даатгалын шимтгэлийн өргүү тухай тодорхойлолт, татврын өргүү тухай тодорхойлолт, тусгай зөвшөөрлийг сунгахдаа гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээний хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүн, хууль тогтоомжийн биелэлтийг харгалзан 3 жилийн хугацаагаар сунгана. Тусгай зөвшөөрлөд төдөлзүүлэх ойлголтын талаар авч үзцгээе. Төдөлзүүлэх гэдэг нь гадаадад хөдөлмөр эрхлэх, эсвэл дадлагчдад зуучлах үйлчлэгээр эрхлэх тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаанд хязгаарлах явдал юм. Тусгай зөвшөөрлийг дараах үндслэлээр хязгаарлана. Үүнд тусгай зөвшөөрлийг эзэмшигч хүсэлт гаргасан, зуучлах үйлчлэгээний журмыг зөрчсөн, 6 сарын хугацаанд тайлан ирүүлээгүй, эсвэл хуурамч тайлан ирүүлсэн, эсвэл үйл ажиллагаа явуулаагүй үндслэл тогтоогдсон тохиолдолд 3 сар хүртэлх хугацаагаар төдөлзүүлнэ. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай. Гадаадад хөдөлмөрлөх эрх, эсвэл дадлагчдад зуучлах үйлчлэгээр эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвшөөрлийн тухай хууль болон ажлах хүчний шижил хөдөлгөөний тухай хуульд заасан үндслэлээр хүчингүй болгоно. Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, зөвшөөрлийг төдөлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргийлэх тухай хүсэлтийг эрүүлээгүй зэрэг нийт 8 үндслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиараа гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ дуусгар болж тусгай зөвшөөрлөх хүчиндээ байх хугацаанд сунгагдаагүй. Хуулиараа хоригдсан үйл ажиллагаа явуулсан 18 наснд хүрээгүй хүнийг зуужсан зэрэг нийт 11 үндслэл тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Жишээ 1. Нэгэн компани тусгай зөвшөөрлийн талаар асуулт асуужээ. Тухайлбал Япон улсын Honda компани нь ажлах хүчний тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг гаргасан байна. Гэвч гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Энэ үйлдэл зөв үү гэж үү? Ажилтан: тийм ээ. Учир нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг гаргах бөгөөд хугацаа хожимдуулж гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндслэл болно гэжээ. Жишээ 2. Мөн ажилтнаас танаа зуучлах үйлчлэгээний зардлын талаар мэдээлэл хүссэн байна. Тухайлбал гадаад улсад буюу бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөр эрхлэхээр явж буй Бат хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээс ямар зардал гарах вэ гэхэд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын ажилтан тээврийн зардал, бэлтгэл сургалтын зардал, эрүүл мэндийн зардал, гадаад улсын виз мэдүүлэгтэй холбоотой зардал гарна. Харин бэлтгэл сургалтын зардлын хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтоож өгнө гэжээ. Та бүхэнд нэмэлт мэдээллийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээр 2019-с 2024 оны 2 дугаар улирлын байдлаар Япон бүгд найрамдах Солонгос улсыг зорьсон иргэдийн тоог танилцуулъя. 2019 онд бүгд найрамдах Солонгос улсыг 784 иргэн хөдөлмөрийн гэрээгээр тухайн улсад хөдөлмөр эрхлэхээр явсан бол 2020 онд 63 буюу 12 дахин болж буурсан байна. Энэ нь дэлхийн нийтэд тархсан ковидын нөхцөл байдалтай холбоотой юм. Мөн 2021 онд 176, 2022 онд 863, 2023 онд 846, 2024 оны эхний 2 дугаар улирлын байдлаар 502 иргэн Солонгос улсад хөдөлмөр эрхлэхээр эх орноосоо мордсон байна. Харин Япон улс руу 2020 онд 12 иргэн, 2022 онд 137, 2023 онд 89, 2024 оны эхний 2 улирлын байдлаар 87 иргэн тус улсыг зоржээ. Та бүхэндээ Монгол улсын иргэн гадаад улсад хөдөлмөр эрхлэх талаар мэдээлэл хүргэлээ.